Зүгээр. Орой өнтөргөө үзэгчтэй манай өнөөдрийн ярилцах цаг нэвтрүүлгийн зочноор Иргэн Цогтоогийн инх тайван оролцож байна. Орой өнтөргөө. За баярлалаа орой өнтөргөө. За MBS телевизээр ингэж ярилцлага авж байгаа MBS-ийн хамт олонд Арслан танд их баярлалаа. Таныг үзэгчтэй бас баярлалаа. Таныг магадгүй хүмүүс дууг чинь сонсоод таньж иж магадгүй олон хүн тань. Таавал ингээд телевизийн нэвтрүүлгүүдээр чухал асуудлаар үзэгчдээс ингээд санал бодол авч яхад бол Eagle телевизээр, Шууд телевизээр одоо маш олон телевизээр та саналаа хэлдэг л дээ. Ингээд энэ тэгээд энэ болохгүй байна, ингээд энэ гэж. Тэгэхээр хүмүүс гайхаад идэг энэ одоо цаана ямар хүн байна, энэ юу хүн байна гэж. Зарим хүмүүс бол таны царайг хараагүй ч гэсэн дууг нь бол нэлээд таньдаг болцсон. Тэгээд би таныг урьлаа л да. Маш их материал авчирлаа. Тэгэхээр дараа нь би энийг харуулъя. Яагаад та ингэж телевизээр цагаа гарцдаад мөнгөө гарцдаад энэ болгоныг шүүмжлээд ийдэг юм бэ? Янз бүрийн асуудал гардаг л да. Тэ яг Монгол үндэстэн дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан их Монгол улс сүүлийн 300 жил дандаа харийн дарлалт, харийн бодлогын нөлөөнд орол явж ирлээ ш. За тэгээ одоо 300 жил дотор чи манжийн хавсар горон болж нэг 200 жил явуу дараа нь коммунизм байгуулж ийн гэж улаан Оросын нөлөөнд нэг баах яваа. Одоо юу зах зээл ардчил зах зээл чөлөөт зах зээл нийгмийн дор нэг 20 жил одоо ингээд алигаа алдаад ингээд явж шít. Тэгэхэд чин одоо бид нар чин агуу их үндэстэн ингэж сул дорой ингэж 21-р зуун болчиход байхад амьдрч болохгүй үстэй. Тийм болохоор санаа зовоод байдаг. Тийм болохдоор санаа зовоод хийж ирсэн бүх юм хаяад энэ Монгол үндэстнээ энэ агуу үндэстнээ сэрээсээ босоосоо өндийгээсээ хөгжөөсөө л гэж бодож ил өөрийн алд биеийг зориулж байгаа. Хүн болгол тэгж бодож байгаа. Үнэхээр Монгол улс нэг улс шиг улс болоод иргэдэн гадаад явж исэн ч гэсэн би Монгол улсын иргэн гэж нэг цээж бардам хэлээд гадаад паспортоо харуулцдаг тийм хэмжээнд очивол сайхан л байна л да. Өнөөдөр Монгол орны амьдрал ямар шүү вэ гэж та бодож байна? Энэ сүүлийн 20 жилд бидний амьдрал ямар шатанд төрч вэ? Ер нь тэр коммунизм байгуулах гэж нэг хэсэг явсан тийм үү 70 жил. Тэр коммунизм аач байгуулаагүй шүү. Зүгээр нэг материал техникийн бааз нэртэй Оросд нэг баахан юм өгсөн, түүхий дөө өгсөн тийм л улс байлаа. Халахвч нь яг коммунизм, социализм нэртэй. Тэгээд тэр нь бүтлэхүү тэгээд дууссан тийм үү. Тэгээд дараа нь хүмүүнлэг ардчилсан иргэний зах зээлийн чөлөөт нэгэн байгууллаа гэсэн бас нэг халахвчин тэр л дээ. Тэгээд дахиад Монгол улсыг л одоо хойдох нь идэж исэн бол урдах нь бүр дэлхийн луурчтай нийлэл Монгол улсыг идэл ингээл манай ард түмний амьдрал ингээл там болоод үлдлээ шүү дээ. Яах ёстой гэж чинь үүнийг тэгвэл болиулаа гэвэл. Гүрээс бид нар чинь төртөө төрөнгөний дэлхийд дээр 40 мянган жил, 100 мянган жил тийм ээ нүүдлийн соёл иргэншлийг байгуулсан агуу их ард түмэн. Тийм. Дэлхийд дээр 3 удаа их мундаг том гавьяат үлсийг бүтээсэн тийм. Модон шаны үгүй одоо 2220 жилийн он явагдаж байна. Дараа нь Атила хаан гээд баруун Европт Монголын нэрийг гаргаж ирсэн бидний өвгдөөц элен цолонцууд агуу их улсууд байж гэн дараа нь дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан их Чингис хаан гэдэг чинь хэн бэлээ. Тэгэл ийм агуу хаадын үрс сад өнөөдөр ингээд 21-р зуунд нусаа хацагтаа нагаад явна гэдэг чинь юу гэсэн үг юм. Энэ Монгол хүн шин буруутай, таач гэсэн буруутай үстэй. Энэ яг төрд гарсан сонгоод байгаа. Төрд гарсан төрөүний бойснууд, хүрэн боортнууд энэ урагчд энэс чинь болж энэ сайхан агуу их игэл мөртлөө агуу их ард түмэн ингээл ийм хэдхэн төр дуугаа нэг муухай тэнэг улсуудаас ч болоод ийм дорой болчдгийм байж. Та нэг 3 хүний нэр хэлж болох уу тэр төрд гарсан төрөүний бөөс гэдгээсээ? Хэлнэ шүү дээ. Сонсъё. За Монгол улсын ерөнхийлөгч байсан нөгөө Понслмагийн очроод яала алт хөтөлбөр гэлээс Монголыг одоо онгочоогүй газар гэж байхгүй. Сая 569 мянган километр газар нутгийг бүгдийг онгочсон шүү. За тэр Санжийн баяр гэл. Санжийн баяр гэд нөхрийг би аваа залуу юм болов уу гэж бодоод юу яалаа гэл хараад ерөнхий сайд болохт нь хараад нөгөө Атрын 3 дугаар аян маян энэ гал ах дээр нь овоолын бодоод исэн чинь өмнө говь аймгийн дархан цааштай газар хятад төгчдөг гэж шүү. Энэ ч одоо бүгд баримттай телевизээр гаргаж Очрбат баяр дараагийнх нь юм байж болох уу? Тий. За одоо тэгэл энэ сайд нарын зөвлөлийн
дарга байсан да содном гэдэг нөхөр байгаа шүү. За. Тэр energy resource. Гэхдээ энэ өмшийн танд жишээ нь өнөөдөр дөнгөж түрүүхэн одоо NBS телевизээр цаг 30 минутын ярилцлага хийсэн, ерөнхийлөгч болсон. Энх хоёр орох уу? Гэхдээ энх хоёр дарга юу ерөнхийлөгч чинь юу ийм их айхтар тийм муухай хорон санаатай ийм юу хүмүүс байсныг өөрөө мэдээгүй юм шүү дээ. Мэдээгүй. Гэхдээ өнөөдөр л тэгж ярьж байна. Араасаа удаг юу жадлуулсан юм байхгүй Монгол улсын ерөнхийлөгч нөгөө хин Number 2 хинээр жадлуулна гэсэн үг. Гэн араас нь энэ хөрөн бөөртнүүд гэж би хэлээд байгаа бол энэ хөрөн бөөрт гэдэг чи хэнийг хэлээд ирэхээр 1906 онд орж ирсэн нөгөө төвд гадаад Монголыг хариуцсан соёлоор хариуцах нөгөө хятадын бодлого шүү дээ. Тэргээр орж ирсэн хүний үрс ад. Жишээ нь энх хоёр ерөнхийлөгчдөө тэгвэл энэ болгоныг тас цогсоох бүрэн боломж нь байсан гэж. Өөрөө төрийн өндөрлөгт 11 жил шахуу байсан Монголын төрийн өндөр 3 өндөрлөг гэдгийг гурвангийн дамжааж явж байсан бүх боломж нь байсан юм шүү. Тэгээ яагаад өнөөдөр түүнээсээ буунгуудаа би ерөөсөө цэвэрхэн мэдээгүй байсан. Харин одоо бараг л манай нөхдөө тэр нямд оржил буруутай. Би ерөөсөө одоо л мэдлээ. Айгу гинэн байгаа аахгүй юу? Монголын эх орончдоор өөрийгөө хөрөөлүүлэх ёстой байсан юм уу? Энх хоёр ерөнхийлөгч. Харамсалтай нь яг өөрийн энэ ерөнхийлөгч болох ерөнхий сайд болохоос нь өмнө энэ Монголын төрд чинь шорглоод орцсон хөрөн бөөртөнгүүд чинь аль хэзээ хүчээ аваад бэлтгэл ажиллаа хангацсан байлаа шүү дээ. Энх хоёрын оронд байсансан бол энийг тас цохиж чадах уу? Чадна шүү дээ. Би чадах байсан. Тэгвэл энэ хүн чадаагүй болохоор хариуцлага хүлээх л ёстой биз. Гэхдээ энэ хүн чинь яаж тийм нам дотор нь тийм айхтар тийм сүрхий яаж чадах юм хэрэг би эдгээр чинь сайн мэд 40 жилийн өмнөөс мэдэн шүү. Тэгвэл энх хоёр яагаад мэдэхгүй байгаа юм тэгвэл? Энэ том алдан чинь энх хоёрын мэдлэлт тагнуулын байгууллага ажиллаж байгаа шүү дээ. Ерөнхий сайд багт нь тийм. Ерөнхий тагнуулын байгууллага гэдэг бол ерөнхий сайдын шууд мэдлэлт байсан. Жишээ нь одоо бүх хүчний байгууллагч байдаг одоо тэгээд яагаад тэгвэл ийм новшин хүмүүстэй гэдэг юм ийм үл бүтэх нөхдүүд үнэхээр байсан бол чадаагүй. Одоо унтсан хойно гэгүнтгийн хулгайчийг бариараа гэдээ хамгийн чанга дуурдаг гэдэг чинь хулгайчийг бариараа гэдэг. Яг хоо түрүүн ярилцлагыг би чагнасан ерэн сонин монингуудаарч гарч чинь тэгээд ингээд ажиглаад энэ хүний чинь бас дүгнэлтэй би ч гэсэн дүгнж чадна тийм. Зүгээр энэ яг хоо их л итгэмтгэл хүн юм байна л та. Тэгээ нөгөө төрд нөгөө талаас нь хэлж болно тэнэг хүн гэж тэгвэл. Тэгвэл би тийм тэнэг хүнийг гинэн л байна. Гинэн бид гинэн хүнийг тавих ёсгүй л байж л дээ тэгвэл. Гэхдээ одоо мэдхгүй тэгэл Монголын ард түмэн тэгэл сонгоод гаргасан. Одоо хэлж байгаа л да жишээ нь одоо сүүлийн үед бол их муухай юм нэг талаас болж байгаа. Нэг талаас бол зүгээр биднэрт иргэний хөдөлгөөнүүд бол баярлууштай юм шиг. Хоёр хар хэрэг биеийнхээ харыг гайх өгчээр ингээд сайн яриад байдаг. Гэхдээ хүмүүс ярьж байгаа. Яг нөгөө хэлэхэд тэр нямд оржийн одоо нэг амбар тэр бол тэр энх хоёрын хөрөнгөний зэрэгүүд бол юу ч биш л дээ. Яг бид нартэй зөвлөхгүй тэр амбар гэдэг байгаа юм бол 2 3 давхар сайхан өвлийн хаус байгаа шүү дээ нямд орж. Гэхдээ яг энх хоёрын одоо биднэрт мэддэгдээд байгаа энэ том хөрөнгөнүүдийн зэрэгүүд энх хоёрын хөрөнгөл үгүй нямд оржийнх нь бол юу ч биш. Яг хөтэ адилхан хулгайч бол хулгайчлаа өөрчин болоо өөрчил байх шалгаад үзээд гардаг бол тийм ээ. Зарчмын хувьд бол ялгаагүй байна. Гэтэл өнөөдөр энэ хүн тэгж ярихаар би гайхаад байгаа байхгүй. Энэ хүн хариуцлага үүрэх ёсгүй юу? Жишээ нь одоо энх хоёр гэдэг хүн яг хариуцлага тэртээ тэрэнгүү хүлээж байгаа. Өөрөө хариуцлага хүлээгээд ингээ явж байгаа нь энэ багхгүй юу? Тэрийг засгаа явж гин. Энд чинь бас нэг том үзүүлэлт. Бороо хэрэг хийж, гинджээ, осолдожээ гэж. Энэ хувь хүний хувьд бол энэ бол яг тийм байлаа гэхэд эн чинь улс орны хувь зээний асуудалтай холбоотой учраас энэ хүн ухамсарлаад буруугаа ойлгоо явж гин. Тэр барьсан хаавас маавас хашаа сав бол над сонирн биш. Монголын үндэсний аюулгүй байдал тусгаар тогтолт яаж нөлөөлж ийн гэдгийг л би гол нь харддаг. Би нямдар сайдыг болвол би бас их итгэдэг байсан саяныг болтол. Арай ч ийм оригинал монгол хүн ингэж Монголын эсрэг юм хийхгүй дээ гэж байгаа. Тэгэл нэг юм дээр би ойлгосон. Монголд хар тамхи байхгүйгээр загнаж ирсэн юм шүү дээ. За. Тэгтэл хар тамхи нь өнөөдөр зүгээр эрдэн хэрэглээ болцсон. Тэгэж ярих юм бол 12 13 та хүүхдүүд хар тамхиттай явж шít. Ямар худлаа юм уу? Монгол бас архин далаад живж гин. Охид өсгүүчүүдэд наймалж гин. Хууль зүйн яамны сайд ягаад энэ дэр хууль гаргаад ёстой тэр охид өсгүүчүүдийг зарж байгаа хүний намаа хийж байгаа улсуудыг ёстой 20 жил 100 жилээр шийдэх явж байгаа ирэх нь байгаа шүү. Тэр яга хийдгүү. Миний бодлоор ийм байл да. Жишээ нь за нямд орж нь одоо энэ асуудалтай буруутай гэж үзэхэд тухайн үед намын дарга байсан тэр тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт намын дарга байсан энх хоёр гэдэг хүнтэй улс төрийн хариуцлага тооцох ёстой л. Дарагтаа тооцдог болохоос биш
доогуур хүнтэй тооцдоггүй шүү дээ эхлээд. Эхлээд хамгийн түрүүнд дарагтай тооцох хэрэгтэй. Тэгэхээр би бол боддог энэ бүхний хариуцлагыг хамгийн түрүүн энэ хоёр өөрөө хүлээх хэрэгтэй баг. Тэгээд дараагийн шатны юмнууд орох байх л да. За нэг дараагийн нэг асуудал байна л да. Монголчууд одоо яриад байна. Бидний 3 дахь хөрш Америк, Монгол бол одоо арчлалын замаар хөгжиж байна. Сайхан явж байна одоо. Дэлхийн арчлалын одоо Аз дахь бараг түвшиц газар боллоо гэж яриад байдаг. Та энэ талаар юу гэж бодох юм? Арчлалт гэж одоо яг жоохон Америкийн ард түмэнд нэгдсэн улс чинь бол Аз, Европ тийм ээ, Африк төвөөдөөс очсон улс үндэстэн бүр одоо болгоноос тогтсон тийм нэгдсэн улс тийм үү. За яг хөө эднэр бол цаад бодлогыг ингээ ажиглаад байхад яаж дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан Монгол улс шиг нэр сүртэй улс болох вэ гэдээ яваад байгаа улсууч зүгээр явж чадж байгаа. Яг хөө 12 13 дугаар зууны үе дэлхийн асуудлыг монголчууд шийдэж явж өнөөдөр харин Америк, Англи, Франц тэргүүтээ улсууд шийдэл явж илт. Тэгвэл би энэ Америкийн нэгдсэн ард түмэнд бол итгэж явдъя. Манай нөгөө Америкийн ерөнхийлөгч Жорж Буш ирээ явсан шүү дээ. Ирж яваад Монголын ард түмний өмнө Чингис хааны үр садын өмнө хэлээ явсан шүү дээ. Бид нар танаа агуу их ард түмэнтэй Чингис хааны үр садтай бид нар хамтарч ажилланаа гэж. Хэрвээ байдал хүндрүүл бид нар туслахад билээ гэж хэлсэн. Тэр нэгдсэн улсын ерөнхийлөгч тэгээ 21-р зууны бодлогыг 20-р зууны бодлогыг тодорхойлж яваа тэр хүн ерөнхийлөгч хүн худлаа хэлнэгүүл ертөнцийн шиг болно. Би Америкийн ард түмэнд итгэдэг. Бидэрт ер нь тусалж ирсэн шүү хөрх юм. Туслаа л байгаа. Зүгээр манай энэ төрд гарсан энэ нэг муухай урагчд хөрөн боортны төрөний бөөснүүд л авчиж замд нь ингээ замхруулаад. Жишээ нь Монголын газар ширууны төлөө нэг Америк цэрэг амнасаа тавьсан гэж би сонсоогүй. Оросууд бол мянган гараа халахгүй нас барж исэн баг л та. Тийм баг. Юу 1241 он би бас түүх ярил л та тэгвэл 1241 онд юу Швед, Германы эрдцаараа тийм ээ Тевтоны эрдцаараа Оросыг газар өрснөөс алчих гэж хэлсэн ш. Тэгтэл Александр Невскийгээд Оросын Ван Батханы 4-р хүү болж ирсэн. Тэгээд Орос орон аврагдж ирсэн. Тэгвэл 1939 оны халахын голын дайн бол монголчуудын буруугаас үүсээгүй шүү дээ. Энэ чинь Орос Японы хооронд 1905 онд болсон дайны уршиг Орос тэр 5 онд болсон дайнаар Японы ялсан юм байгаа. Тэгээд Оросууд хизээ нэгэн цагт Японоос өшөөгөө авах байсан дайныхаа талбарыг Монгол болгочихсон. Тэр нь халахын гол. Энэ халахын гол ч манай ах байлдж яваад амиа өгсөн. Ер нь энэ яг том гүрнүүдийн улс төрийн политик ер нь энэ дэлхий дээр болж байгаа дайн байлдааны асуудалд монголчууд оролцоогүй гэсэн юм баг байхгүй. Ягаад гэвэл дэлхийн түүх чинь Монголын түүх байдаг байхгүй. Яг бид өнөөдөр бол жижиг орн болчлоо. Хоёр том орны дунд тавчуулагдсан. Тэгэхээр энэ хоёр том орны геополитикийн бодлогын бидний нэг жоохон жижиг хэсгэл болоод явж явах бах. Тэгээс бид бол өнөөдөр эдийн засаг, цэрэг техникийн алж талаараа хоёр хөрштэйгөө энэ зэрэгцэх боломжгүй учраас дугайхан чимээгүй л явахаас яг өнөөдөртөө боломж байхгүй болоо гэж бодоод байна л да. Үгүй л дээ. Бидний өвөг дээдс бол энэ 40 мянган жил, 100 мянган жил, за 2220 жил тийм ээ. Дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан 805 жил гэдэг ингээд хизээч энэ Орос Хят хоёроос асууж байгаагүй байхгүй. Энэ Орос Хят хоёр чинь тэгж ярих юм бол Монголын эзэнт гүрний жигүүр дор тийм ээ нэр сүрэн дор эдий дайны сайхан авраг улс боллоо шүү дээ. Тэгээд тэжээсэн бяруу тэрэг эвднэ гэж одоо ингээд хожимын өдөр нь ингээд өөртөө ингээд томроод аюулгүй байдлаа хамгаалуулж ийм 7-800 жил болсны дараа энэ өөрсдийг хамгаалж ирсэн өмгөөлж ирсэн улс хоёр талаас нь ингээ идээд явж байна. Эдгээр тэнгэрийн хэсгэлтэй улсууд оо. Яг тэнгэр мэдэх асуудал. Хоёр талыгаа одоо муулах яг муулуулж зөндөл юм байна. Гэтэл өнөөдөр энэ дотор байгаа муу өмсөө бид цэвэрлж чадахгүй шүү дээ. Жишээ нь 7 сарын 1-ний өдөр одоо 2008 онд 5 хүн амнасаа алдлаа. Буруут нь хэн бэ? Хинт яаж хариуцлага тооцох ёстой вэ таны бодлоор? Одоо энэ нам дотор үүрэлсэн нөхдүүд. За. Одоо ирээсээ шууд хэлэхэд Санжийн баяр. Тэр одоо нөгөө хэн Лондиа жанцсан. За Миягон Бэнквалд. Энэ ман хувьсгалт нам чинь хуучин дотор аягүй олон практиктай байсан шүү дээ. Миягон Бэнквалд, Санжийн баярын таалны намын гишүүн үү? Би уг нь бол Монголын ардсан холбооны гишүүн, ардсан намын гишүүн л дээ. За. Батлах нь байгаа юу одоо? Батлах нь бүгд байгаа. 7 сарын 1-ний асуудал дээр шинэ ардсан нам бол буруугүй гэж тавьж байна.
Ардс намын хувьд ямар буруу ах вэ хөрх юм тэгэл тэр чинь аль 89-90 оноос ардсан холбоог л тэмцээл тэр дотор чинь 10 түмэн сайхан тийм Монголын төлөө тэмцэж явсан Сүхбаатарын талбайг дүүргэж ирсэн улсууд л байдаг байхгүй юу? А зүгээр яг хөө ингээд удирдлаганд нь бас нэг хөрөн бөөртэй улсууд бас ардс намт тэр зөндөө ороод ирсэн байгаа шүү дээ. Би зүгээр шууд нэрлээ явна шүү дээ. Ганц их баяр цогтгол би ярил ярина шүү дээ. За тэр ч яг бид нар оюутлагаар тэртээ зэрэг хангалттай хэлээд дийлэхгүй л одоо хүртэл юу 7 сарын 1-нд дээр жишээ нь одоо зөвхөн баяр Лүндэ Жанцэн гэхээс гадна тэр ерөнхийлөгч байсан их хоёр бас хариуцлага тооцох ёстой байна. Энэ бас үүрх ёстой байна. Санжийн баяр гарч ирэл тэр намынхын байрны үүдэн дээр цугулцсан байсан 3 түмэн тэр сонгогчдыгаа хүндлэл гарч ирэл уулзаал за ойлголоо ард иргэд минь 50 байцгаа бид нар ингээд хуулийн дагуу ингээд одоо юуны дагууч гэдгийг ингээд сайхан шалгаад хариуг нь өгөө гэсэн бодвол тэн тэгэж байдах зодтолдох ардын цагдаа ардууд хоёр хоорондоо цусаа урсах тийм асуудал гарахгүй л байсан байхгүй юу. Тэгээ энэ дэр бас нэг ноцтой асуудал байдаг шүү. Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд юу намрын 2 бол мэдээж хүнд байдалд орсон шүү тийм үү. А тэгтэл Санжийн баяр тэр телевизээр та нар тэр бичлэгүүдэд хараарай. Тэр бүх телевизээр явсан бичлэг байгаа шүү. Тэн дээрээс би бас анализ хийсэн. Санжийн баяр хатгаад ирсэн шүү дээ. Гэхдээ хүний хатгаасаар юм хийж ийн гэж болохгүй ч гэдэг. Монгол улсын ерөнхийлөгч юм бол бүх цэргийн командлагч айрам хөдөлгөөгүй гэдэг бүх цэргийн командлагч шийддэг байх шүү. Гэхдээ хэн нэгэн хатгаасаар хийчихнэ гэж байлж болохгүй. Одоо сүүлд нь 4 жил өнгөрсний дараа гэдэг нь би буруугүй. Баяр хажуугаас хатгаж байсан болохоор би яалтчгүй гар үсэг зорсон юм а гэдэг юм уу би бууд гэдэг ч юм одоо ийм хүм ярьж болохгүй шүү. Тухайн үед нь тэгээд дуурахгүй байж одоо унтсан хойноо одоо гэм буруугүй юм шиг болоо над тийм л сэтгэл төрөөд байна. Яг хоо ингээд нэг талаас нөгөө талаас бас нэг муухай юм л жишээ нь одоо нямд оржиг одоо хүмүүс муугаар хэлээд идэг л та тийм ээ. Гэхдээ нямд орж мууд сайн ч нөгөө тэр намдаа байгаад тэр нэг анхныхаа үзэлт байгаад байгаа байхгүй юу. Энэ хооронд нэг хоёр нь хэдэн ч удаа нааш цаашаа болоод ингэчих. Би шинэ өөрөө тийм урууж шарваад ийш тийшээ болоод байдаг болохоор би гайхаад идэгий. Шинэ Чингис хаан таны яриад байгаа Чингис хаан нөгөө талаас урууж ирсэн хүнийг толгойг нь авчдаг гэсэн чи урагч байна гэд. Эзнээсээ ургаж байгаа юм бол надаас ч ургаж чадна гэж Чингис хаан бол толгойг нь авчдаг гэсэн. Тэрнтэй адилхан юу нямд оржиг бас тэр талаар нь үнэлээд байгаа байхгүй юу. Ямар ч хэдийгээр нямд орж хачаа хачин одоо хууль заслаа маслаа одоо хамгийн сүүлд сая бол баг усан буугаар буудаад дийлэхгүй байна. Одоо жинхэнэ буугаар буудаа идэр гэж хүртэл одоо хууль чүүний амнаас гарахгүй тийм үг ярьж байгаа үнэхээр маш том алдаа хийж байгаа хүн л дээ. Гэхдээ би зүгээр нэг ерөнхий байдлаар нь хэлж байна. Нямд орж гэдэг хүн бол энэ намынхаа тэр үжил бодол гэдэг юм тэрэндээ байгаад байна. Гэтэл энэ дотор нь толгойдод явж байсан хүн өнөөдөр гарангуутаа их хурд гарч чадаагүй дэ хорсдг юм уу яадгийн тэгээд нөгөө эргээд нөгөө хэдийгээ ингээд бухаад гэдэг юм уу дайраад гэдэг юм уу би ерөөсө буруугүй байсан. Эдгэр л одоо бүх юм хийж исэн би мэдэхгүй гэдэг нь надад таалагдахгүй байна. Я ёхтэй Монгол улсын ерөнхийлөгч намрын 2 бол энэ өөрсдийнхөө энэ ажиллаж байсан засгийн газар энэ тойрон хүрээлээд хамт ажиллаж байсан улсуудыгаа тийм хогийн новшнууд гэдгийг сайн мэдээгүй л байсан байхгүй муу л байна. Үзэгчтэй ихэр манай өнөөдрийн нэвтрүүлэг та бүгд харж байгаа бах. Би өөрөөс нь асууж ягаад ингэж бичих болох юм уу гэсэн тэгээ бичихаа гэж хүссэн учраас битсэн байгаа. Их оронч цогт их оронч босоо Чингис гэдэг хочтой юм уу нэртэй юм уу? Тэний ч за хочтой л гэх юм тийм. Таныг тэгж хэлдэг байсан. Цогтын инх тайван оролцож байна. Тэгэхээр та бүгд мэдж байгаа инх тайван бол телевизүүдийн одоо нөгөө үзэгчдээс асуулт хариулт авахд маш идэвхтэй оролцож янз бүрийн зүйлс ярьдаг л ийм хүнтэй. Тэгэхээр та бүгд дараа нь нэвтрүүлгийнхаа төгсгөлд энэ үний тухай арай дэлгэрэнгүй би танилцуулах болно. Өнөөдөр Монгол улс асар их баян болж байна. Оюутлогоо таванлагоогоос бид нар их мөнгөтэй боллоо гэж яриад байдаг. Бодит байдал дээр цөөхөн хэдэн хүн үнэхээр асар их баяжж байна. Нийгэмд дунд анги гэж бараг байхгүй болоод одоо бүгд ер нь ядуу тийшээ явах хандлага харагдаад байна. Яах вэ таны бодлоор? Бид энгийн чигээрээ байгаад байх юм уу яах? Монголчууд нь өнөөдөр 100000-аараа бараг ингээ 3-4 мянган монголчууд Солонгост ажил хийх гэж явж байна. Оронд нь 100000 хожоо орж ирээд Монголд ажиллаад байна. Тэний яах вэ нэг? Энэс алга эргүүлэхийн зуурын асуудал шүү дээ. Би төрүүнээс хойш хэлээд байгаа тийм. Энэ төрд гарсан төрөүний бөөснүүдийг зайлуулахгүй бол энэ асуудал засрахгүй. Эдгээр чинь Монгол үндэстнийг ерөн байхгүй болох гэсэн л устгах гэсэн л ийм төлөвлөгөө явагдаад байгаа байхгүй. Хаанхын төлөвлөгөө яах вэ? Энэ бол одоо нэг хятадын төлөвлөгөө. Тэр нь
Монголын урагчдаар дамжиж байна, эрлийн зүүдээр дамжиж байна. Тэгээд тэд нар Монголын төрд гарцсан байна шүү дээ. Илгөө таны энэ зургуудыг би зүгээр ингээ харж байгаад энд нөгөө Чингис хааны академийн даваа нямын зураг байж ах юм, гал үндэстэн холбооны зурагч байж ах юм. Эднэртэй холбоотой юу? Холбоотой би энэ өөр анх Даяар Монголыг үүсгэн байгуулж явсан хүний нэг. Даяар Монгол яах гэж байгуулагдсан гэхээр энэ газрын хуулийн эсрэг. Ийм аюултай ажил, аюултай үйл явдал өрнө гэдгийг сүүлд болно гэдгийг урдчилж бид нар хараад тэмцэж явсан. Тэгээд Даяар Монгол, Хөх Монгол энэ чинь уг нэг л байгуулга л да. Зүгээр нэрнээсээ л хоёр хэсэг явдъя. Тэгээд энэ газрын хуулийн эсрэг энэ муухай төрд гарсан энэ төрөүний бөөснүүд энэ Монгол улсыг сүйдлэх гэж гэдгийг хараад бид нар тэмцэжсэн учраас тэрнийхээ хариуд бид нар маш их хохирол амссан. Зарим нь шоронд орлоо, зарим нь амь өргөдлөө, зарим нь хэл дав зүгтаалаа, заримийнх нь эхнэр хүүхэд нь өглөө. Шоронд орлоо гэдэг нэг энх очих хүн бод шалаад шоронд яваа гэжтэй. Яг хонгородыг устгах гээд каттаас заавар ирээл тэгээ Монголын урагч чинь ажил шүд. Тэгэл нөгөө охиноор нь дамжиж ирж устгах гэж байгаа л хүн өөр нь алах гээд ирж байгаад өрсөж хүнээ алддаг юм аа. Монголын шүүх тэгж шийдээгүй шүү дээ. Би хамгаалсан гэж хэлээгүй шүү дээ. Төрд чинь одоо энэ төрөүний бөөснүүд гарцсан Монголын их орончдыг алж устгах гэсэн улсууд л энэ төрдөл байгаад байгаа байхгүй юу? Шинэ би Чингис хааны академийн даваа ням гэдэг хүний ярьж байгаа зүйлийг бол сайн ойлгохгүй мэдэхгүй л дээ. Шинэ одоо нэг тэнгэртэй харьцсан. Тэгээд би тэдхүүийн ханхуу юу ч үлээ гэхээр би нэг ойлгохгүй магтарч мэдэхгүй юм байна, муулч мэдэхгүй юм байна. Шинэ энэ гал үндэстнийг та юу гэж бодож байгаа? Гал үндэстний холбоо. Гал үндэстний холбоо чинь Даяар Монгол тийм үү? Хөх Монгол, Талын сааралчон, цагаан хас гээд Монголын эх оронч залуусын бүлэг дээр нөгөө онг голын хөдөлгөөнг нэлээд дээр үеийн мөнх хоёрын хөдөлгөөн биш үү? Онг гол нууруудын хөдөлгөөн. Эдгээр нэгдсэн одоо Монголын эх оронч залуусын хүчрхэг байгуулга л да хөдөлгөөн. Гэхдээ би шинэ мөнх хоёрт одоо би сайн мэдэхгүй. Биднийг талбай дээр тэмцээд байгаа би мөнх хоёрт 2 3 удаа ч уулзж ирсэн хуваараа. Гэхдээ бид нартай хамт нийлээд талбай дээр жагсаа тэмцээчихээр гэхдээ бидний тэмцэл бол гол нуурал хамгаалах гэсэн тэмцлээ. Бид бол улс төрийн тэмцэл хийгээгүй. Аль нам хэн байх нь бидний сонирм биш. Бид нар байгалаа хамгаалах гэсэн гэж ярьдаг байсан байхгүй. Тэгсэн жил гэв гэнтгэл номсом харвал буудаад эхэлсэн. Тэгээд дам сонсохны ард нь бол ихээ том хүн Монгол улсын бараг 1-р том байгаа гэж хүмүүс ярьдаг юм байлээ. Тийм ч болохоор сая бол одоо хэргийг хэрэгсэхгүй буу буутчаад байхад номсом харавчаад байхад зүгээр чөлөөтэй тавьчлаа гэж. Тэгвэл та нар үнэхээр тийм бухимж байгаа юм л одоо буу буутч болох нь номсом харуулж болох нь шүү дээ. Шинэ сарвал битэрийг зүгээр дубдугаар сууж яхад барьж аваад 14 хоног хорцоо. А гэтэл одоо яг хүний техник рүү буудангууд хэрэгсэхгүй болгох чинь. Тэгэхээр өөрөөр хэлбэл би мөнхөрийг заавал барьж аваад хий гэсэн утгаар нь хэлж байгаа юм биш. Тэр цаанаа нэг хүний тоглоом болоод ингээ яваад байгаа юм биш үү? Хүмүүс тэгж яриад байна л да. Гол нууруудын хөдөлгөөнийг би сургийн сонсдог байсан. Мөнх хоёр гэдэг нэг юм байдгийн гэж. Тэртээ тэрнгүү та нар ч гэсэн тэмцээ талбай дээр жагсаал хийгээл тэрэнд чинь би оролцоод засгийн газрын араас нь нөгөө орход дайрч байгаад нөгөө залуучин дунд тавчуулагдаад би чинь сүйдмайлд болж явлаа шүү дээ. Өөрийгөө нөгөө 25 шиг аваад залуу байсан шиг санаа дунд нь давхи орцсон чинь зүгээр хоёр талаашаа шахацалдаал. Би тэр болгон чи бүгдэнд нь орж явсан арслаа. Тэгээд яг хөө зүгээр энэ тэнд ингээ хөдөлгөөнүүд Монголын газар нутагт чинь асар өргөн уудам. Та нарын жагсаал та нар хийдэг аргаараа тэмцээл яв. Гол нууруудын хөдөлгөөний мөнх хоёр өөрийнхөө тэмцдэг аргаар тэмцээл гол нэг хэсэг нь ингээд энэ чи хоттой тэмцэл явуулж хад нэг хэсэг нь хөдөөнөө хийгээл явж тэнд буруу юм байхгүй. Бидний сквадрын талбай урд гэр өрөө жагсаал хийж хад мөнх хоёр тэр зүүн талд нь бас нэг майхан барьчаа суулт хийжсэн байхгүй. Тэгээ би ярьцлагад мөнх хоёрыг одоо 2 ч удаа өрсөн. Тэгээ нэг шалтгаан хэлээд ордгоо. Тэгээ би нэг одоо нэг сүүлийн хэдэн жил яг C1 NBS телевизээр нийт бараг 70 илүү хүнтэй бараг 80 хүнтэй ярилцлага хийж байна. Тэгээ олон хүнтэй ярилцаад үзэхэд хүмүүс ер нь их орох дургу айгаад идэг юм шиг байгаа. Зарим улсууд нь би гайхаад идэг байхгүй. Би тэгээ яагаад тийм улсуудыг айгаад идэг гэхээр энэ магадгүй цаанаа эзэнтэй нөхдүүд яг жинхэнэ сэтгэлээсээ тэмцэхгүй байгаа нөхдүүд гэдэг юм уу. Тийм нөхдүүд нь ингээд айгаад ордоггүй байх. Нөгөө миний нөгөө юмыг мэдж байгаа болохоор хилчих байх гээд би тэгж боддог шүү дээ. Гүйх тийм байхгүй шүү дээ. Эд чинь тэгэл хүний өөрөөр хэлбэл та нарын тэмцлийг дэмжиж байгаа ойлгомжтой. Тэгвэл бас яг хийгээ явж байгаа ажлыг чинь урдуур ороод хийж болдгоо л байхгүй. Хүн болгон амбицтай л байгаа шүү дээ. Тэр өөртөөртийнхөө хийж яваа юмараа амбицтай гэж бод. Та бол хөл бөмбөгийн дасгалжуулагч юм байна. За энд л одоо Германы Монголд ирсэн
мэрэгжлийн хүнээс авсан сертификат байх энэ бас сертификат ах. Азийн хөлбөмбөгийн холбооны Си зэрэглэлийн сертификат наад чинь. Одоо хөл бөмбөг заах хэрэгтэй гэсэн. Тий одоо Иран зааж болно. Та бол одоо яг Япон зааж болно. Үндсэн мэрэгжил юу вэ? Нэгтлэн бодохын мэрэгжилтэй улс төрийн дээд боловсралтай. Улс төрийн дээд боловсрал гэдэг маань энэ Эрдэнэтэд төгссөн гэсэн энэ диплом уу тий? Энэ ч одоо арчсан ном юм уу? Тий. Арчсан намын. За юу гэнэ иргэний боловсрал улс төрийн их сургуулийн улс төрийн дээд боловсролын диплом. Цогтой инх 50 гэж. За энэ дээр юу баахан 100 авсан байна. Тэгээ энэ дипломны хэрэг одоо болж байна уу? Юунд хэрэг болох вэ? Энэ 100 ч л одоо баталгаа шүү дээ. Би энэ чинь энэ багш нар ч надад асуулт тавина. Би багш нараас өөртөө зөрүүлээд асуулт тавина. За тэгэл болоо. Энэ одоо таны амьдралд өнөөдөр хэрэг болох уу? Энэ үү? Гүй яах вэ? Хүн болгонд нэг боловсралтай гэдэг дипломтой юм байгаа. Хүүхдийн ямар клуб гэлээ хөл бөмбөгийн Алтан шонхор гэх клуб. Алтан шонхор гэдэг клуб. Та харихуудгүй тамхи татах уу? Гайгүй. За яах вэ? Залуу занд насандаа нэг сард нэг 2 шил бий уух. Нэг 2 сард нэг тал шил арих уух энэ байсан. Одоо сүүлийн 3-4 жил бол арх уунахаас л өстэй толгой болсоо дургу хүрээд идэв. Тамхиг бол сайн татчихсан шүү. Монгол хүнд хөл бөмбөгийн спорт хэр тохирох вэ? Тохирно. Яагаад амжилт гаргаж чадах уу бид монголчууд? Яагаад бол 70-аад оны үед Монголд хөл бөмбөгчтэй асар мундаг хөгжиж ирсэн байхгүй юу? Одоо 60-аад оны 59 оноос л эхэлсэн юм л да. Тэгээ н Орос мэрэгчлэтнүүд ирэл тэгэл хөл бөмбөгчтэй Монголд ч үнэнхүү мундаг байлаа шүү. Тэгэл бид нэр яг залгамжлал ирж итэл Оросуудын дунд нь яриа үүссэн. За хэрвээ энэ монголчууд энэ ихчээрээ явбал 1990-с 2000 оны зааг дээр дэлхийн шилдэг 24 багт орох юм байна гэж прогноз хийсэн. Тэгээ одоо Оросууд чинь Монголд хөлбөмбөгийг үүсгэнгүүтээ эргээд устгасан улсууд чинь Оросууд би өөрөө 15 дугаар оролт Оросуудын дунд өссөн. Тэгэл би 7 наснаас эхлээ хөлбөмбөг сурцсан. Одоо ийм олон улсын хэмжээний шахуу дасгалжуулагч болцсон явж байна. Тэгээ яг Монголын төр одоо ингээд сайхан болоод ард түмэн ялаад сонгуульдаа ялаад сайн хүмүүсээ сонгуульд гаргаад ирвэл Монголын хөлбөмбөгийн төлөө би зүтгэхэд бэлэн гэж зүтгэл явж ил байна. Тэгтээ сүүлийн үед би бол энэ бага өөрсдийн бие даадах чад ингээд энэ улс төрийнхөө энэ яриа хөөрөнд ороод энэ сонгуульд оролцоо санал бодлоо ард түмнээ ингээд ухаал синхруулах үйл ажиллагаанд голцоо хамаг цагаа зориулал байж байна. Саяхан улсын хурлд хууль зүйн сайд нямд орж шинэ хуулийн төсөл өргөн барьсан. Юу гэсэн зүйл байсан бэ гэвэл жагсаал цуглаан болох юм бол ерөөсөө энэ галт зэвсэг хэрэглэх эрхийг цагдаагийн байгууллагатай өгөө гэсэн тийм. Тэгээд гишүүд бол хүлээж аваагүй л ямарсан. Гэхдээ энэ талаар та юу гэж бодож байна? Өөрөөр хэлбэл альч одоо дэлхийн арчилсан гэж одоо нэрлэж байгаа орнууд жагсаал цуглаан болоход иргэдийгээ шууд буудаад унахчдаггүй. Барахаа гэдэг юм уу нөгөө нулимс сасгаруулагч эсвэл усан буу өдрийг шүршиж ингэж тараадаг гэтэл хууль зүйн сайд нямд орж болохоор одоо ерөн зэвсэг хэрэглэе. Гэхдээ яагаад гэж байгаа гэсэн чинь айрын байж тээ тэр үнэхээр шаардлагатай бол айрын бас хөдөлж болно штэ гэсэн чинь. Үгүй айрын нь ард түмнийхээ талд орцсон газар бас байгаа штэ гэд хэлж байгаа байхгүй юу. Тэгээ энэ талаар юу гэж бодож байгаа юм? Ер нь яг ийм л байхгүй да. Нөгөө нямд орч чинь өөрөө тийм суур хүмүүжил гэх муу штэ. Багаасаа суур хүмүүжил алгууч тэр үнд чинь. Тийм их оронч үзэл мүзэл гэсэн энэ хөөрхий 2.7 8 сая хүнээ хайрлын хамгаалал гэсэн юм ерөөс тэрүүнд алга зүгээр тийм хувийн нэг айхтар ампицэнтэй идэгдсэн. Та зэрэгт явж үзсэн үү? Явсан би зүүн баян цэрэг алав хаасан. Нямд орчтой миний ойлгох зэрэгт яваагүй. АК бууны сум банз уутахад яаж цаалдыг өөрөө буутч үзээгүй харч үзээгүй. Тэгэхээр ядад нэг зэрэгт яваад карантиныхаа нэг 45 хоногийн өнгөрөөд нэг тангараа өргөцсөн хойноо бас тэгээд буудаж муудах талаар ярьж болох байх л да хууль зүйн сайд тийм. Тэгээ ард түмний цагдааг ард түмний эсрэг төрхирж ирсэн болохгүй үст. Болохгүй шүү дээ. Хэн хохирч байна? Яг цагдаа нар нь хохирч байна. Хоорондоо ард түмэн цагдаа хоёр талцаад эцэд ард түмэл хохирч байгаа байхгүй. Тэг шүү. За үүсвээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт цогтоогийн инх 50 оролцлоо. Тэгэхээр инх 50 маань бол телевизүүдээр Eagle телевиз, шууд телевиз, мөн NBS-ийн телевиз маш олон телевизүүдээр санал бодлоо үзэгчдээс хүлээж авахд санал бодлоо илэрхийлдэг юм байгаа. Манай нийгмийн бас идэвхтэй хэсэг зүгээр сууж чаддаггүй. Би яаж таныг одоо тэр телевизорд холбогддог ойлгох юм. Би ингээд заримдаа залхахаар ерөөсөө яриад болдгоо байхгүй. Ингээд би танд сүүлийн 1 минут орчим хугацаа өгье да.
Монголын дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан их Чингис хааны улсад тий улс орондоо эзэн болоод тийм үү. Одоо ингээл ахаал одоо энэ дэлхий дээр оюун санаагаараа ухаанаараа энэ дэлхийг дахиад байлдан дагуул чөлөөтэй. Тийм учраас сонгуульда сайхан язгуурыг тийм Монгол улсуудаа сонгороо одоо энэ Бат Эрдэнэ аварга болж байна. Нямжуугийн Бат хоёр болж байна. Даваасрын гишүүн болж байна. Би уг нь одоо ингээд аваад ирсэн. Тэгээ цагч нь багтахгүй юм байна. Тэгээд одоо яг хөө ингээд ахаад нэр дэвшгэд боломжийн хүмүүс гээд ингээд бичсэн Монголын төр дахиж гаргаж болохгүй хүмүүсийн нэрсгээд ингээд бичсэн. Тэгээ нэвтрүүлгийн эцэст нь энэ дэлхийн энэ 220 орнд тархан явж байгаа элэг нэг дахан дүүс дээр удахгүй гавьяат дуучин жавхлан тэргүүтэй тэг Монголын их орончид очиж өвдөөс элен цолонцын тулганы галыг бадаахаар очино. Франц, Герман, Бэлэг, Австри, Унгар тэнд монголчууд байгаа. Тэнд бидний өвдөөс солонц мортойгоо очиж ирсэн. За баярлалаа үзэгчтэй. Маргааш өглөө 9 цаг 30 минутаас энэ ярилцлага давтах болно. Баярлалаа танд. За одоо хүндэт үзэгчтэй баярлалаа. MBC хамт олонд баярлалаа. Тань энэ нэвтрүүлэгт урьж оруулсан авсан танд маш их баярлалаа. За баярлалаа.